Бангарооны дарга эрхэм гишүүдээ төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйл заасан цаглбарын дагуу Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг нэгтгэн боловсруулж Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын их хурлын тогтоолын төслийн хамт засгийн газраас 2026 оны 6 сарын 17-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн. Нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлогоо тусламжийн дүн 30,303.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.7%, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 31,331 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.8% тус хөрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,27,9 тэрбум төгрөгийн алдагдлага гарсан дотоодын нийт бүтээгдэхүүний 1%-тэй тэнцэж байна. Тайлан тонд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогоо тусламжийн дүн 18,988 тэрбум төгрөгт хүрч 95.9% биелэлттэй, нийт зарлага цэвэр зээлийн дүн 20,414.3 тэрбум төгрөг буюу 90.5% гүйцэтгэлтэй гарлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 613 тусал арга хэмжээний гүйцэтгэлд 2,135.4 тэрбум төгрөгийн буюу 73% санхүүжилтийг гадаадын зээл тусламжийн хүрээнд 116 тусал арга хэмжээнд 1,874.9 тэрбум төгрөгийн буюу 96% санхүүжилтийг нийт 729 тусал арга хэмжээнд 4,10.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож энэ хүрээнд 1,800 орчим аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажилласнаар 110 мянган ажлын байрыг хэвээр хадгалж улсын хэмжээнд 490 төсөл барилга байгууламж ажилтнанд орлоо. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11, 8.12 дахь заалтад тус заасны дагуу нэгдсэн төсвийн гүйцэтгэл засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг төрийн аудитын төв байгууллагад хүргүүлж аудит хийлгэн улсын төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлого зарлагын хэмжээг баталгаажуулсан болно. Байнгын орооны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийг хэлсэн шийдвэрлэж өгнө. Анхаарлын тусад баярлалаа. Сангийн сайд